Ананас гээд 70 хоногийн болцтой амтдгаа байна. За энэ Фергаская долина гээд нөгөө полонд хийдэг цагаан луун байна. Галлион гээд салат байцаа байна. За энэгээр ерөнхийдөө бол өрүүд давхцаж байгаа юм байна. Давхцаагүйг нь хэдүүл харъя. За энд солонгос хөрөн манжин байна. 10 г өртөө. Тэгээд 5000-аар зарагдж байгаа. Энэ бас хөрөн манжингийн нэг төрөл байна. Энэ цикория гэдэг энэ бас их гоё халуун амттай салат навчнууд шүү дээ. Их гоё эндивиач гэж нэрлэдэг. Энийг бас манайхан сонирхороо. Солонгос өрнүүд бол маш олон их грамтай. Тэгээд айгүй хямдхан байгаа. 3000 төгрөгийн үнэтэй. За энэ цагаан луунгийн нэг төрөл байна. За энд төмөр толгойттой их төстэй байцаа байна. Болцоот байцаа байна. Цагаан бөксд өргөс тэмэх байна. Кимчиний байцаа байна. За хөрөн манжин дан. За энд арай нэг өөр төрлийн цагаан луун байна. Нөгөө кимчинд ордог. Энд бас нэг төрөл нь байна. Хамгийн сонирхолтой нь эдгээр амар их мөртлөө маш хямдхан. Хугацаа нь бол яагаачгүй ямар ч асуудалгүй байгаа. За ийм солонгосын бөөрийнхий сонгон байна. Манжин байна, арагула байна. За энд хоёр төрлийн брокколи байна. За брокколин дээр нэг анхаарах юм байдаг. Юу вэ гэхээр зуны тариалтынх, намрын тариалтынх гэж байдаг. Одоо манайхан намрын тариалтынхыг 6 сар тарьчаад 7 сард их халаад цэцгэлждэг нэг тийм сул талтай байдаг. Бас тэрийг анхаарчиж үрээ авж байгаараа. Хэрвээ намрын тариалтай бол 7 сараас хойш тариална. Зуны тариалттай бол 5 сарын дундаас тариалж болдог. Брокколи байцаа бол их хүүтэн дуртай ургамал байгаа. Эсвэл хавар намар тариалж болдог бас тийм аль алийн хугацаанд нь тариалж болдог сортууд үүдэг. Тэрийсээ анзаарчиж авахгүй бол цэцгэлээд идэг байгаа шүү. За дараагийн өрийг танилцуулъя. За энд маш олон төрлийн макрогринүүд байна. Соёолжны төрлийн ургамлууд. Араваас 50 г орчим өртөө байдаг. За органик хүрнүүд байна. Органик газар тариалан эрхэлж байгаа хүмүүс бол бас анхаарах хэрэгтэй. Энэ бол 5 сарын хатан гээд бас Польшийн эртний болцтой тослогч салат байгаа. Тэгээд био өрн байна. За энэ бол Америка гээд дунд оройн болцтой бууцааны төрөл байна. Органик үр. За энэ бол Нантайс 2 гээд бас луунгийн органик үр байна. За энэ тослогт ягаан байцааны био үр байна. 1 г үртэй ойролцоогоор 1000 ширхэг гэсэн үг. За берликумер 2-ын бас био өрн байна. Берликумер 2 бол 110 хоногийн болцтой 90 хоног дээрээс хоол хүнсэнд хэрглэж болдог. Өвлийн турш хадгалдаг тийм сайн үр байгаа. За энэ бол Black Beauty гэдэг хар үзэсгэлэн гэдэг Европоор ер нь дэлхийд даяар их тархсан таваарлаг чанар өндөртөө хурган гоаны үр байна. За энд National 2 гэдэг редискний био үр байна. За иймэрхүү био үрнүүд байна. За энэгээр бол одоо Herodes, Raspberry, ягаан бухын зүрх, ягаан ожоровский, улаан бухын зүрх гэл ингээл Red Pear, улаан лирх сутгатай. За ийм үрнүүд байна. За энд goji berry-ийн үр байна. Энэ бол goji berry бол монголоор махирс гэж нэрлэдэг. Дотроо 110 ширхэг үртэй, олон наст модлог ургамал. Жимсэн 1 кг нь 50,000 гэдэг баха. За энэ бол мөнхийн хайр байна. 640 ширхэг үртэй. Польш үрний нэг онцлог байдаг. Яг хөө ингээд сонсоход бол нэг жоохоо ялгүй үнэтэй юм шиг санагддаг. 5-6 мянга, 7 мянга гэдэг. Гэхдээ Орос үрийг бодвол одоо 3-аас 20 дахин их үртэй байна. Жишээлбэл энэ бол
640 ширхэг үртэй мөртлөө соёлт нь 98% байдаг. Гайхалтай. Гэтэл одоо Орос болон Украин өрнүүд бол харьцангуй бага. Жишээлбэл энэ Оросын гүзээлзэг нь бол 10 ширхэг үртэй. За ийм ялгаатай байдаг. Соёлтой хөв бол маш өндөр. 95-аас 98% соёлтой байдгаараа бол Польш үр ялгардаг. Дээр нь бол тоо хэмжээ нь одоо их байдаг. Тийм учраас Орос үрнээс хамаагүй хямдхан гэсэн үг. Өөрийнхөө хэмжээтэй нь харьцуулбал. За ингээд мандлын цэцгнүүд байна. Манайхан ч одоо бас хөгжсөн байлээ шүү дээ. Шууд бичлэгнээс нь скриншот хийгээл энэ үрийг авъя гэж явуулчихсан байлээ. За ингээд халганаа байна, бороо байна, вербна байна. Яргуу байна олон өнгийн. Итали хоол амтлагчнууд байна. Хятад хадаасан цэцэг байна. Хун цэцэг байна. За энд Пүүжэгийн цэцгнүүд байна. За дараагийнхаа тавцан руу оръё. За энд бол Black Beauty гэдээ бас хаш байгаа. Европт маш их тариалагддаг товарлог чанар өндөртэй ийм сортууд байна. Цаконики гэдэг Африк гаралтай бас ийм ягаан өнгөтэй бараг хөөрг шиг ийм хаш байна. Халгалсан. За цагаан өнгийн Paloma F1 гэдэг эртийн болцтой хаш байна. За ингээд өрцөө. Энэ жил бол үр татаагүй болохоор өрчий, чинжүү, лойлын сонголт бол бас нодлон болон урд жилүүдийнхээ гүцэхгүй байгаа. За энэ Texas Star гэдэг бас гайхалтай сорт. Энэ Итали сорт байна. За Brandy Wine, True Black гэдэг энэ бас их гоё сорт байна. Money Maker байна. Golyadnik гэдэг урт хадгалт удаан даадаг сорт байна. За Winter Heart гэдэг энэ 70 см өндөртөө ургадаг 4-өөс 7 сар хадгалж болдог байгаа. 12-оос 17 градусын температурт. За Liana гэдэг энэ Молдовын гайхалтай сорт байна. 35-аас 40 см ургадаг хүйтэн тэсвэртэй 95 хоногийн болцтой одоо бас л хамгийн эртний сортуудын нэг шүү дээ. За энэ Smugaste Caban гэдэг одоо Великий Smugaste Caban гэхээр бодон за үг нь орж ирдэг Волгоградский гэдэг энэ бас эртний болцтой Оросын гайхалтай сорт байна. Волгоград гаргаж авсан. За энэ Загатка гэдэг бас манайхаа их мэдэндээ Баруун аймгийнхан бол тарьдаг юм билээ. Молдовын гайхалтай сорт намхан ургадаг ил талбад зориулсан. За Вожирар гэдэг энэ навчит сэлдэр байна. Цоохор мальц. За Early Wonder гэдэг энэ бас хүрэн манжингийн нэг төрөл байна. Эртний болцтой. За энд топ энэ сонир бичсэн топ Gerl Merl гэж бичсэн. За ийм амтд чинжүү байна 100 г. Gelios гэдэг энэ бас хаштай энэ Итали гаралтай ховор хашнуудын нэг. За эртний болцтой 50 хоногтой байцаа байна. Кода гэдэг энэ бас хүрэн байцаа байна. За Нью-Йорк 12 бол бас алдартай сортой Iceberg сайхан том ургадаг хүйтэн тэсвэртэй. За энд цагаан залаат байцаа байна. За энэ гоё ягаан сортой тослог байцаа байна. Окра байна. За энд бас нэг төрлийн бууцаа байна. За энэ базилик байна.
корсиканец гэдэг бас базилик байна. За энэ навчит сэлдэрэй ужраар байна. Цонхор майлзыг 3 ангилдаг. Ишт, навчит, булцуут гэж. За энэ бол одоо навчит цонхор майлз байна. За энэ навчит петрушка буюу яншүү байна. За энэ бол ногоон паскал гэдэг ишт цонхор майлзны нэг төрөл байна. За компакт гэдэг их өөрхөн жижиг уургадаг укроп байна. За Nero di Toscana зүгээр Nero di Toscana гэдэг нөгөө далдуу мод ч уургадаг кел байцаа байна. За baby milk бууцааны нэг төрөл байна. Олон өнгийн луун байна. Алтан canyon гэдэг цагаан луун байна. Rothschild гэдэг маш эртний болцтой шүүсний луун байна. Энэ бол яг шүүсэн зориулсан луун гэдгээр онцлог. За алтан шербет, golden шербет, light шербет гэдэг 2-3 төрлийн юм өрмөц тарвсууд байна. Early crimson гэдэг бас эртний тарвс байна. За энд эртний болцтой амтдгой байна. За сокны хүрэн манжин байна. Хүрэн манжин бол гайхалтай нөгөө. Яг энэ төрөл нь бол одоо шүүс гаргаж авахд зориулсан илүү их чихэрлэг, илүү их шүүслэг эртний болцтой ийм бурак байна. За энэ феногрек гэдэг бас навчийн хоолнд хийдэг яг мөөгний хамт оруулж өгдөгөр онцлог. Тэгээ сайхан тэжээллэг олон төрлийн эрдэс бодис витамин агуулсан юм навч тургамал байна. За Bolshoi Max гэдэг бас нэг төрлийн авраг хулууны нэг байна. За Атлантик Giant бол үнэхээр алдартай дэлхийн рекордуудыг хийдэг. 1 тонн хүртэл ургадаг байгаа. За энд эрдиск байна. Энэ нөгөө 18 хоногтой эрдиск байна. За ингээд нэг иймэрхүү. Ер нь бол чанартай сайн үр авал ургац хариу аавна, бордоо шаардлагагүй, стресстгүй, мөнгөө хэмнэн ийм онцлогтой байгаа.